Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн мэцхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио ажлын өдрүүдийн даваа лавг баасан гариг бүрийн их үдийн 14 цагаас сонсогч та бүхэндээ цай авах зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээрээ зохиолч Хишиг нэмийн Дуламсрынгийн учрах тавилан 2 дугаар дэвтрийг аль бие ёсны эрхтэйгээр хүргэж байгаа. Ингээд зохиолынхаа үргэлжлэлийг та бүхэн яг одоо шууд эфирээс хүлээн сонсноо. Зохиолч Хишиг нэмийн Дуламсран. Зохиол учрах тавилан 2 дугаар дэвтэр. 19 дугаар хэсэг. Ханы алдсан бүсгүй хүн ямар их ганцаарддгийг сарнаа бие сэтгэлээрээ мэдэрч байлаа. Хосоор амьдрах хорвоод хоёулал бах тавилантай хүний хувь заяа. Нэгнээ үгүйлэн ганцрахта шөнө нойргүй болж өдрийн баяр жаргал хомсгон мэд санагддаг ажээ. Цэлэмгийг өнгөрснөөс хойш сарнаа хэсэг хугацаанд ганцаараа байгаад идэр ёс тачилсан өвлийн хүйтэн цагаар сувллийн газраа хааж ануучин охиныхон нэг өрөөнд амьдрах аргалсан юм. Охин нь ч сайдын зөвлөхийн ажлаа өгч сансар судлал эрдэм шинжилгээний ажилдаа иргэн орлоо. Зоригт харин хөдөө ажиллагаан болж батлан хамгаалах яаманд хилцийн дараагаар томилогдлоо. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд энэ гэр бүлд санаанд оромгүй ямар олон үйл явдал болж өнгөрснийг сарнаа иргэн дурсан. Саяхны хүртэл өөрийгөө ганцаардахын мананд хөтлөгдөж өдөржин цонх ширтэн зам харуулдан ажилласаа ирэх охиноо хүлээн зогсох ахмаг насны эмэгтэй болж хувирна гэж төсөөлж байгаагүй. Хаа нэг жаргал түүн дээр ирж хань болохоос өөр хүн үл үзэгдэнэ. Цэлэмгийг амьд сэрүүн байхад амрал цэвлийн газарт нь ямар их хүмүүс ирж хичнээн олон найз нөхөдтэй байлаа да. Харин одоо бол тэднээс ганцхан шалгаа. Ханийчлэн үгүй болж ажил төрлөө зогсоосон тэрээр гэртээ суухт түүнийг их хүн ховор байлаа. Эр хавраас хүүхдүүд их нь эхлүүлсэн эмнэлгийн ажил дуусаж ашиглалтанд орвол сарнаад хийх ажил зөндөө. Тиймээс зөвхөн хүлээх л үлдэжээ. Гадаа цас хаялсан бүүдгэр өдөр жаргал номингийн охиныг харж өгөхөөр хот орж ирээд нилээд хэд хонжээ. Тэрээр шууд буцах гэснээр болоод зоригтынд очиж сарнаатай уулзчаар явахаар шийдлээ. Хүргнээрээ тэдний гадаа хургуулсан тэрээр дэлгүүрээс найздаа ойр зургийн юм аваад гэрт нь явж орлоо. Сарнаа найзыгаа ирсэнд сэтгэлэн сэргээд баяртай байгаа нэлтэй. Жаргал гадуур хувцаа тайлан үлгүүрт үлгэж зогсохдоо түүний саяхан л тасхар байсан үсэнд буурал соруу сууж нүднийх нь доогуур гүмөрчлээ тогтсныг хараад хөрхийдөө ханиасаа хойш ямар хурдан өтлөө вэ? Уг нь чавхалцаж явдаг л хүнс. Аргагүй те. Олон жил хамт амьдарсан хань ижлээ алдсан юм чинь. Сэтгэлээр унаатал дээр баг та. Охин нь ажил гээд олдохгүй их л ганцаардаж байгаа болол та хэмээн бодох зураа. За
Миний найзын ажил сайн, амьдрал нь сайн биз дээ. Сайн. Чи минь сайн биз? Хотод хизээ орж ирэв? 7 хоноод өнөөдөр буцах гэснээ чамтайхаа уулзмаар санагдаад хүрээд ирлээ шүү дээ. Тэгэлгүй дээ. Хаяач гэсэн ингээд хүрээд ирч байл та. Би гэж хүний мөрөөсөл болсон л амтан байна. Ануучин ажил ихтэй байгаа мó? Нөгөө яамнасаа гарсан гэвэцтэй. Гараад судалгааны ажил хийж байгаа. Надад олдохоосоо олдохгүй нэх. Чингүн гэж бас үзэгдэж харагдахгүй хүн гэсээр жаргалыг буудан дээр суухыг урлаа. За миний найз, туглаад сууж байл. Найз нь одоохон хоолцоо бэлдээд хий гэж хэлэнгээ түүнд тавгтаач ихэр авчирч өглөө. Жаргалаа. Гүй хоолцоо яах вэ? Гүй хамт суугаад жаахан ярьж хөрөөл тооч. Ойрд уулзсангүй сонь сайхан юутай. Тайван сайхан байна да. Гэрээ сагсан хүнээр ч одоо тэгээд онцгийн сонин байдаггүй болол та. Тэгээд чинь хотод чинь уйтгартай юм уу? Нэг гадагшаар сонхоор харахаас цаашгүй юм. Хөхөө өвлийн хүйтэн тэгээд одоо хайцалтай ч хэлээд. Ер нь тийм ээ. Уйтгартай л байгаа бах. Гэхдээ тэрэлжтэй байснаас эндээ байсан дээр байгаа эцтэй. Тэр ч тийм ээ. Би одоо ганцаараа энд юугаач хийх юм бэл. Тэр байшинд чинь ханхаагаад ганцаараа эвгүй шүү л. Охин минь ирээ гэсээр угаад энд бүх юм чинь бэлэн гэсээр угаад л ирүүлсэн. Сайхан л байна. Гэхдээ ханиал үргэлж ингэснэ хоолон зангирч. Цааш ярьж чадалгүй чимээг өхөн нулимс тусдуулан суухад жаргалаа. Сэтгэлээ барьтаа найз минь. Амаргүй л байгаа. Тэглээгээд босоод ирэх биш. Бид чинь сэтгэлийн хаттай байж үр хүүхдүүдээ сайн сайхан явуулахын төлөө чадах бүхнээ хийж суухаас өөр яах вүлээ дээ. Гэж сарнаа сэтгэлийг засах санаатай аядуухан хэлэхтэн. Харин тийм ээ. Тэгж л бодох юм. Гэхдээ болохгүй байна хөшиг юм. Гэж баг зэрэг тайвширсан янзтай уртаар санаа алдаад. Найз нь одоох ингэсээр галзуухны өрөөнд орлоо. Тэрээр түрүүнээс хойш орж гарах зураа бэлдэж тавьсан шинэ ногооны салаад олон төрлийн мах чимсээр хачирлаж чимсэн зуурч зэргийг өмнө нь өрч тавилаа. За, миний найз үнээс идэж байгаарай. Удахгүй бууз гарна гэсээр хажууд нь зэрэгцэд сүүн түрүүнээс хойш задлах гээд амжихгүй байсан улаан дарснаас хундгаллаа. Жаргал. Бид хэд чинь хөдөө дасаад тэгж байгаа юм. Хотод ирэхээрээ тогтож өгөхөө болжээ. Уг нь энд амьдраад болоод л байсан. Би ч ялгаагүй энд ирэхээрээ уйдаад 7 хоноод л буцахын төс болох юм. Ингэхэд чингүн хүү маань юу хийж байгаа бэ? Хуучин байранд байгаа юу? Том хүү маань нөгөө зураг туслын компанид ажиллаж байснаа. Бас гарсан сурагтай байна уу? Хаяа ирдэг юм. Ойр талга. Завгүй л байгаа юм байлгүй. Уцаас ч ярихгүй юм. Ихнэр аваа юу? Үгүй. Үгүй ядаж найз хүүхэн байгаа байлгүй дээ. Өдний насны эр хүнд чинь. Байгаа л бах. Надад хэлсэн мэдгдсэн юм лаваалга. Эхнэр авдаггүй ганц хүн чинь манай энэ л байна. Нас нь бүр явчихлаа. Санаа зовоод зөндөөл өглөх юм. Бидний үгээр болох штэ. Аавынхаа өнгөрснөөс хойш аригтар суух нь ихсээд бүр хэцүүхэн л байгаа. Гэхдээ цагаагүй эцтэй найз минь. Чингүү уг нь даруухан сайн хүү. Уг нь ч миний хүү чинь сайн хүү л дээ. Нийлж байгаа хүмүүс нь л нэг тиймэрхүү байгаад байх шиг байгаа юм. Үгүй ихнэр хүүхдгүй яваа болоод л тэр. Амьдрал зохиогоод гэрүүлтэй болоод ирэхээрээ юун ууж идэх тэднийхээ төлөөл зүтгэх шүү дээ. Харин тийм ээ. Үгүй ингэхэд чамд хүүтэй минь танилцуулчих. Гайгүйхэн айлын аятайхан зан ааштай бүсгүй байхгүй биз? Ингэж ихэд аминчлан асуугтна. За танаа манаатай нэг ойр байсан да. Нөгөө тунгалгийн том охин тэр их зүгээртэй явгана.
Одоо хүртэл хүнтэй суугаагүй юм бэ нэлээ. Багш гэсэн багш шүү. Нэг хүүтэй. Тэр хүн яах вэ? Наад эмэгтэй л сайхан болчхоор халамжтай, ажилтай байвал болох нь тэр үстэй. Одоо Чингүний насан дээр хүүхдүүхэн ховор бах шүү гэж хэлэхэд нь хүүхд ч бас хэцүүлтэй. За тэгээд өөртөө мэдэж байгаа байлгүй те гэж асуусан асуултандаа бүддснээ ярианы сэдвийг өөрчлөн Тэмүүлэнгийн ажил төрөл юу болж байна? Урагштай байгаа юу? Ойрд ярьсангүй би ч эмнэлгээ хүлээсэн хүн л догтлоо сууж байгаа шүү дээ гэвэл тун сайн байгаа. Барилгын ажил нь 60% яваа гэсэн. Ирэх зун гэхэд бараг дуусчих юм ярьж байна лээ. Компанийн ажилчид гэж шижгэлсэн сайхан залуус байгаа. Манай Тэмүүлэнг хүрэх хэрэггүй. Хуучин эдтэйгээ гар нийлсэнийг мэдсэн биз дээ. Гэхдээ сайн ажилчидтай санаа зовлтгүй хугацаанд дууснаа л гэж байсан. Учрал түүгээр очиж байгаа болов уу? Завчлуун гарвал аав дээрээ ирж уулзаж ажил байдалтай танилцж бараа л гэсэн. Ер нь эмнэлгийн барилгад хамгийн их санаа зовж байгаа хүн нь манай учрал. Харин тэгж л байгаа бах та. Манай Чингүн гэж хүнд хамаг ажиллаад хатгсан хүн. Ануужингийн ажил төрөл нь барагдахгүй биш. Хэцүү юм. Миний найз хүн түүнд санаа зовлтгүй те. Бүгдээрээ л болгочлол тараа. Манай Тэмүүлэн ч хайхтар. Учрал яг аавыгаа дуурайсан. Нэг ажлыг хийн гэвэл яг таг чанартай сэтгэлээсээ л хийнэ. Заашгүй те. Төгөлдөр халууны хоёроос сурагтай юу? Сайн байгаа гэсэн. Учрлаас сургийг нь сонссон. Төгөлдрийн аав ээж хот руу ороод ирчихсэн. Халууна тэр хоёр Баян Монголынхон байранд хүү хангалаа оруулаад өөрсдөө хадмууттайгаа амьдарч байгаа сурагтай байсан. Нөгөө дунд хүү бэлгүүтэй нь сүүл эрэхтэй хоёр ихэр хүүхдээ ээж аавдаа төр орхиод явсан гэсэн. Өө тийм үү. Тэгвэл нэлх хүүхд хараад завгүй л байгаа юм байна да. Харин тийм ээ. Хүүхэд асраад хөгшин настай хүмүүсийн хоолцоо бэлдээд ядарч байгаа бах л гэж бодож байна. Тэр тэгэж тогоо шанахтаа зуралдаа суух юм бишээ. Тэгээд ч төгөлдрийн аав ээж чинь хөгшин хүмүүс гэхэд хөнгөн шингэн ажилтай хүмүүс байна лээ. Харин хүүн хүүхдүүдээ орхиод явдаг нь яаж байгаа юм бол? Өвлийн хүүтэнд манай энд зутрах байлгүй дээ. Ингэж гайхсан янзтай хэлэхтэн жаргалаа. Удахгүй ирэх юм гэсэн. Яаж ч утсан өвлийн цагаар Америктаа л байсан дээр гэж мэдэж байгаа байлгүй дээ. Төрөл орхисон байх. Жиниан телевизийн ажил гээд завгүй. Бэлгүүтэй байнга л ийш тийшээ нислэгээр явчихдаг гэж халууна авцаар ярихтаа хэлж байсан. Хүүхдүүд том болох цайхан ч нэг талдаа хэцүү юм аа. Би ануужингаа одоо хүүхдтэй болоо гээд үглээд л яваа. Ээж нь би хаа сайн байгаа дээрээ үсгээд өгөө л гэх юм. Нэг юм бодож яваа байлгүй л гэж санах юм та. Гэхэд жаргал. Манай найз тэгвэл эмээ болох гээд яарад байгаа юм байна да. Ингээд инээд алдахад гэртээ зүгээр сууж байхаар ач зэгээ хараад сууж байвал заримдаа жаргал юм шиг санагдах юм. Гэвэл тэд ийхүү элдвийн яриа өрнүүлж хөөрсөөр цаг нэлээд орой болсон хойно жаргал явхаар тэднийхээс гарлаа. 20 дугаар хэсэг. Жиниа хүүхдүүдээ Монголд орхиод ирсэн. Бас нөхөр нь олон хоногоор нислэгтэй байдаг болохоор дэндүү сул чөлөөтэй болсон мэт санагдана. Өнгөрсөн зуны дөрвөгчдтэй хийсэн нэвтрүүлгээс хойш сэтгүүл зүүлэх нэр хүнд нь улам өсөж, үзэгчдийн дунд ч албан тушаалын хувьд ч ахицтай яваа. Орой бүр телевизийн найруулагч Жефритэй зугаацах тэрээр бусад Америк охтын адилаар дураар хазантай. Хүсснээ хийж ад сорих дуртай нэг. Утсаар залгаад дахиад 2 хоног явах байх гэж хэлсэн нөхрөө мүдэрхгүй нэ гэж бодсон тэрээр энэ өдөрш Жефриг гэртээ авчирлаа.
Шар айрыг нилээдгүй ууж халамтсан Жиния бэлгүүтэйгийн Сан Диегогоос эрэхтэй бэлэг болгон авчирч өгсөн Америкийн алдартай дуучдын шин бичлэгийг тавьж хэсэгтэй бүжгэллээ. Джеффри түүнийг нөхөр хүүхэдтэй гэдгийг нь мэдэж байсан ч саяхан төрсөн гэж хэлэхээргүй гойлгови үзэгсэлд царай сул чөлөөтэй занд нь татагдана. Нөхөр чинь ирэх болоогүй юу? American Airlines-аас нисгэгч залуу шуурчигдаг. Гэвч ч юм азтай хөөхөн шүү. Гэхдээ нь Жиния тас хөрснөө. Азтай гэж юу? Бүдүүлэг Монгол залуу гэж уусан шар аргандаа нилээд халамтсан бололтоо хэлснэ. За тоглосон. Миний нөхөр чинь сайхан ч залуу, сайн ч нисгэгч. Airlines компани хөөхнүүд унаж тусдаг юм гэсэн. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис удмын цустай омоглон нөхөр би гихтэн Джеффри. Гэхдээ намхан хамартай өнөгөр бор залууга гайхуулаад байдаг шүү. Би танаа нөхрийг хоёрчудаа харсан гэж гуруугаа гоцоолхонгоо. Ингээд та хоёр хаан танилцсан юм бэ? Одоо танаа хүүхдүүд чинь тэр тал нутагт морь унаа дахиж байгаа юу гэж ирээд ихэд доолонгүй асуулаа. Жиня ярэнда хүүхдүүдийг нь оролцуулсан дургуун хүрсэн бололтой. Намхан хамар өнгөр нүдтэйч чамаас царайлаг. За тийм ээ. Гэхдээ манай хүнд сул тал бий. Хитрхи хүнд итэмдхий. Бас бүрэгдэв. Бас нөгөө юундаач таарав. Ингээд лаазта шар аргинасаа хүдээ хийтэл залглаад хоосон савыг нь хогийн сав руу шилж орхилоо. Энэ үед Джеффри түн рүү дөхөж ирнэ. Хүзүүгээр нь твэрч нүүр нүдгүй үнсэж ирлээ. Жиниач дургуутсангүй харилцан твэрлдэж дээр дөрөө орон ирмийн шаргалд умблаа. Хүлчүүрхэн тачаалах тэд буруу зүйл хийж байгаагаач ухаарах сөхөө байсангүй. Харин эднийг ийхүү цэнгэж байх хооронд 2 хоногийн дараа ирнэ гэж гисэн бэлгүүтэйгийн Бостон явах нислэг нь цуцлагдаж гэртээ ирж таарлаа. Онгоцноос буугаад Жиния руу залгасан боловч тэрээр утсаа авсангүй. Гэртээ амарч байгаа бахтаа гэж бодсон бэлгүүтээ түн рүү дахиж залгасангүй. Гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ онгоолгон орлоо. Энэ тэндгүй хөглөрсөн хувцас, шар айрагны лааз, хоосон сав. Үүнд зочирлож балмагдсан бэлгүүтээ гадуур хувцас гутлаач тайлсангүй гайхаж эргэлцээр зочдын өрөө рүү хөлөө зөөж ядан удаан гихч бас итгэл мутаахан алхлаа. Өөрийнх нь төсөөлөн бодож байгаа зүйл биш байгаасаа гэж дотроо залбирсан ч харамсалтай нь тийм зүйл болжээ. Эхнэртэй нь хэвтэх хэрийг бэлгүүтэй зүстэн. Ганц 2 удаа Жиниагийн ажил дээр очиход ширээнийх нь болон дээр сууж байх юм уу? Хаалгаар зөрж харагддаг байсан. Гэхдээ бэлгүүтэй хизээч асуудал уулгаж харж байсан удаагүй. Уран бүтээлчд телевизийн ажил голдуу хамтын бүтээл байдаг болохоор тэр утгаар нь хүлээж авдаг байлаа. Бэлгүүтэй нүдэндээ итгэхийг ч хүссэнгүй. Эхнэр нь буудан дээрээ нүцгэн шахуу унтаж байсан бол хүлэн тушаа газар нь сахал үсэндээ баригдсан нөгөө ир хэвтэн. Хайртай бүсгүй хамгийн эрхэм нандин үрсийнх нь ээж түүнийг хуурч мэхлэн юу ч болоогүй юм шиг хэвтэж байдаг. Толгоон задрах гэж бүмэт янгинан өвдөж өчигдрийн уусан архиндан шартаж хэвлэх Жиния хүн орж ирэх чимээнээр нүдэ нэвэл гинэт хаанаас гараад ирв гэмээр бэлгүүтэй үзэн ядаж жигшин зэвүүцэн нүдээр түүнийг цоог шивтэн өмнө нь зогсож байлаа. Айж гайхсан
Зочид сэргсэн Жиния яарч сандран өмнө хүйтгэж Жефрийг хүлээрэн түлхээд цамцгаа шүүрч аван боссноо. Чи чинь үгүй хараа ирэх болоогүй үсттэй. Ингэж Жиния түгт чинь хэлээд өөр хэлэх үг олдсонгүй бололтой чимээгүй боллоо. Бэлгүүтээ ирээ цэргүү энэ имийг үсэртэл нь халагдаад өмнө нь хэвтэх арчаагүй эрийг үгтэл нь нүдхийг хүсэж байсан ч би юм барьлаа. Хүний нутагт хөгийн хүүхэн надад таарчтэй. Ингэж үгэлсээр үүдж чиглэн гарч явлаа. Жиня түүний араас бэлгүүтээ гэж ганцхан удаа чанга хашгираад бүх зүйл дуусныг ойлгон хоёр алгаараа нүрээ даран бүйдэн дээр лагхийн суулаа. Юу болоод байгааг гүйцэд сайн ойлгож чамжаагүй Жефри Жинийг аргадах гэж дөхөн эрэхтэн тэрээр түүнийг дүлхэж орхичоод ариун цэврийн өрөөрөө явж орлоо. Толинд өөрийгөө хараад бараг л зочлоо. Үсгийзгэн сэгсийж хүзүүчээж шимүүлчихсэн. Амнаас нь шар хайрганы ихэн үнэрсэн гинэж царай дөрхөн тийм гихийн аргагүй бар заасан хүн харагдана. Өөрийгөө хитрхи дураар тавьж хань нийчлээ гомдоосондоо харамсан халаглаж зогсно. Бэлгүүтээ яагаад хүрээд ирвэ? Дахиад 2 хоног болно гэж хэлээгүй юу? Би ч том алдаа гаргалаа та. Орд Жефрийгээ салаагүй. Ийм юм болох гээд байж. Одоо яах болов? Монгол ирчүүд чинь омглон уур омгтоол гэж байдаг. Юу ч хэлэлгүй гараад явчихлаа. Ер нь бол даруухан хүмүүжлэлтэй л манай хүн. Гэхдээ намайг уучлах чадах болов уу? Одоо яах вэ? Ингэж өөртөөгөө ярилцаад гарч ирлээ. Бэлгүүтээ хаан очихоо мэдэхгүй гудмаар хэсэг алхлаа. Сэтгэл дотор нь тийм гэж хэлхийн аргагүй бараан үлс хөвөрсөөр. Эхнэрээ сул чөлөөтэй замтайг нь мэдсэн ч тэрээр итгэж явсан. Ухаантай, өр зөөлөн, даруухан Монгол охид зөндөөн байсаар байхад яагаад хүний нутгаас эхнэр авах гээд байгаа юм бэ? Дими шүү дээ минийх үү гэж хэлж байсан ээжийнх нь үгс толгойрон тонших шиг. Одоо нэгэнд итгэл алдарсан. Түүнээс хүнээс сонссон биш. Нүдэрээ харчгаад Жиниятай яаж эргэж амьдрна? Яаж эргэж нийлнэ гэж. Энэ бол бүгд утгагүй санагдана. Түүнд ямар их хайртай байлаа. Бэлгүүтээ нартай өдөр усан бороо мэт зодхож их ус далайн ирэг рүү төрсөөр ёроолд нь шидэж орхих шиг гомдол, цөхрөл, ганцаардлаа давж гарахад бэрх байлаа. Өглөө эрт шар айрагны онгорхон мухлаглаг нилээдгүй хол газар алхаж очсон ч тэрээр өчигдрийн үлдээсэн зочдынхон ширээг цэгцлэн цэвэрлэж зогсох ахмаг настай хижээл иргэн дэргэд очиод танах онгох болж байна уу гэж асуухт нь цаороос уул та юу мар байна? Шараад айлах гэсэн юм уу? Гүй. Сэтгэл шаардчихад. Цээж давч таад байна. 100 грамм өгөөч гэж хэлээд ширээний хажууд тухлан суулаа. Түүний ярианы утгыг сайн ойлгоогүй мухлагийн эзэн гадаад хүн байсан байна. Буруу зүрх яриад гэж бодсноо түүний хүсэлтээр нилээд хатуухан архинаас 100 граммыг хундаглан хийж өглөө. Нэг амьсгаагаар бүгдийг нь хүндэрч оргисон бэлгүүтээ олон таван юм бодож сэтгэлийн жилийн оронд тасартлаа ууж согтмоор санагдаад дахиад 100, дахиад 200 ингэсээр нэг мэдхэд шилээр нь тавьж уусаар хэсэг хугацааны дараа ширээ налан нугдаан унлаа. Үргэлжлэл бий.
Зохиолч Хишиг намын Дулам сүрэн. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава. Өгүүлэгч Хос Баяр. Их Монгол радио 2020 он. Сонсогч та бүхэн яг одоо зохиолж, сэтгүүлч Хишиг намын Дулам сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1-2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 99 86 10 86 99 86 50 80 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Сонсогч та өдрийн цагаа уучхад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарч сонов.